Сайн байцгаана уу, Юми байна. За тэгэхээр би энэ влогороо хэлний бэлтгэл бүртгэл нь 2025 онд хизээ бүртгэх юм. За мөн хэлний бэлтгэлийн төлбөр хэд байдгийг. За түүнчлэн Солонгос улсад ирээд топик хэдийг авах юм бол их сургуульд элсэж орж чадах юм. Хэлний бэлтгэлээр ер нь эрхэн зөв юм уу, буруу юм уу? Ер нь бол мэдээлэл хүргэе гэж бодож байна. Дээр нь би болохоор хэлний бэлтгэлээр Солонгос улсад сураад одоо магистр руугаа элсэж орчихсон байгаа. Тэгэд хэлний бэлтгэл сурахад яаж бүрдүүл ямар сургуульд ирсэн, хэдэн төгрөгийн төлбөртэй сургуульд одоо сурж исэн, топ хэрэг авсан бэ гэх мэт мэдээллүүдийг сонирхохыг хүсэж байгаа бол өнөөдрийн влогийн маань түүнээс нь дуустал үзээрэй гэж та бүхэндээ зөвлөж байна. За энэ шийдгийг харах юм бол 2025 оны Солонгосын 10 сургуулийн хэлний бэлтгэлийн талаарх мэдээллийг өгсөн байгаа. За хамгийн ихээр энд харах юм бол Сөүлийн их сургууль байгаа. Сөүлийн их сургууль ер нь бол ихэнх хэлний бэлтгэл хавар, 100, намар, өвөл гэсэн эсэлтүүд жилд 4 удаа авдаг. Харин их сургууль буюу магистр, бакалаврын эсэлт нь болохоор зөвхөн жилд 2 удаа л авдаг. Сөүлийн сургуулийн хэлний бэлтгэлийг харах юм бол энд хаврынхаа эсэлтийг бол одоо 11 сарын 1-ээс 12 сарын 19-ний хооронд аваад дуусчихсан байгаа гэсэн үг. За хэлний бэлтгэлээр явъя гэж бодох юм бол 100-ны эсэлтэнд бүртгүүлж болох нь байна. За 100-ны эсэлт нь 2 сарын 3-наас 3 сарын 24-ний хооронд ер нь материалыг хүлээж авна гэсэн үг. За энэ хугацаанд хүлээж аваад 24-нд дуусныхаа дараа шалгаруулалтын хугацаа явагдаад хэл нь 100 6 сар тийм үү 5 сард эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бол ингээд Сөүлийн их сургууль, Ёнсын их сургууль, Корее, Ханьян, Конгук, Кунмин, Чунган, Яхва, Сүншил ер нь сүншил хүртэл дандаа Сөүл байдаг сургуулиуд гэсэн үг. Тэгэхээр Сөүл байдаг сургуулиуд маань болохоор ихэвчлэн төлбөр нь сая 800, сая 860, сая 800, сая 800, сая 800. За тэгснэ Кунмин хамгийн гайгүй төлбөртэй байна. Сая 600. Тэгээ Чунган сая 700, Яхва сая 740. За Сүншил бас гайгүй юм байна те. Сая 600 гэх мэт ийм төлбөртэй байна. За ард нь энэ ингээд нэг 60,000, 100,000 гэсэн эднэр болохоор хамгийн анх одоо хэлний бэлтгэл бүртгүүлъя гэж бодоод материалаа явуулаа бүртгүүлэхдээ энэ төлбөр гэсэн үг байхгүй юу? Бүртгэлийн төлбөр нь үнэтэй. Тэгээ сургуулийн бүртгэл бол ерөөсөө нэг жил байдаггүй. Тухайн сургуулийн одоо сайтн дээр ирсэн байдаг. Нэг юм анзаарах юм бол Дээгүү их сургуулийг харах юм бол Дээгүү болохоор Сөүлд байдгүй, Дээгүү хотод байдаг. Одоо Дээгүүгийн том сургууль гэсэн үг. За Дээгүү сургууль болохоор хэлний бэлтгэл нь сая 300 бүр хамаагүй том байгаа. Яагаад юм бэ гэхээр Сөүлд ер нь бол Сөүл дотор байдаг хэлний бэлтгэлүүд бол нэгэн үнэтэй байдаг. Хэрвээ заавал Сөүл гэхгүйгээр хөдөө орон нутгад байдаг. Одоо Сөүлдээ ойрхон хотууд байдаг. Дээгүү, Бусан, Банжу гэх мэтчлэн ийм дагуул бас хотууд байдаг. Тэр хотуудын сургуулийн хэлний бэлтгэлүүд нь бол сая ер нь 300 сая 400 хязгаар байдаг. Сөүлийн хэлний бэлтгэлүүд ер нь бол базар үнэтэй байдаг. Гэхдээ би энд нь бол жоохон тийм нэртэй сургуулиудыг ер нь бол ингээд авсан учраас нэртэй сургуулиуд бол үнэтэй байгаа. Арай гайгүй баг зэрэг боломжийн үнэтэй бас хэлний бэлтгэлүүд Сөүл бас байж байхыг үгүйсэхгүй. Эс би юу ч хэлмээр байна вэ гэхлээр хэрвээ Сөүл таньдаг хүн байх юм бол Сөүл байдаг сургуулийн хэлний бэлтгэл суух нь бол мэдээж зүгээр. Өөр газар ингээд амьдарч болно. Надад хамаагүй. Зүгээр боломжийн гайгүй мөнгө өгөөд би сурчмаар байна гэх юм бол жоохон бусад одоо Сөүлээс гадуур Сөүлээс нэг 2 цаг магийн зайтай дагуул хотуудын хэлний бэлтгэлтэн суух юм бол хамаагүй үний өвд боломжийн нар сурах боломжтой гэсэн. За жишээ нь Сөүлийн сургууль сая 800, Дээгүү хотынх сая 300 аахгүй юу? Хооронд нь 500,000 вонны зөрүүтэй гэсэн. За тэгээ Солонгосын сургуулиудын байрны хувьд гэх юм бол нэг 300,000 вонтой байдаг. Хэлний бэлтгэлийн хувьд бол ингээд 2 сар гарan сурангуудаа 21 онд ч юм уу ойролцоогоор нэг 20 оног амардаг. Тэр нь нэг үлрэл буюу 2 сар гэж явагдана гэсэн. За гадуур амьдрия гэх юм бол ер нь бол ойролцоогоор 450-аас 500,000 вонны үнэтэй сарын. Тэгэхээр энд байдаг одоо хэлний бэлтгэл болон сурж байгаа хүмүүс болохоор одоо хамтраад ингээд хувааж төлдөг бас тохиолдлууд байдаг. Тэгэх юм бол илүү ер нь бол мөнгөний хувьд арай боломжийн гэсэн үг шүү дээ. Тэгээ хэлний бэлтгэл нь болохоор 1-ээс 5 дахь хооронд ер нь бол хичээлдэг. За өглөө 9-өөс 1 цагийн хооронд. Аль эсвэл 1-ээс 5 цагийн хооронд ч юм уу тэгж ордог байгаа. Тэгэд ер нь бол аль болох өглөөний цагийг нь сонгол их зүгээр байдаг. Солонгосын хэлний бэлтгэл нь болохоор 1-ээс 6 левелтэй байдаг. Тэгээд нэг левел нь 2 сар сурдаг гэсэн үг. За ойролцоогоор болохоор топ 3-таа байж иж Солонгос одоо их сургууль руу элсэж чадна. Топ 4 авах юм бол тэтгэлэг авах ер нь боломж нь үүснэ. Тэгээд 5 6 авал бүр илүү одоо их дөнгөж элсэж орохдоо 100% үнэгүй одоо сурах боломж. Эхний семестр 100% үнэгүй сурах ч юм уу тиймэрхүү боломжууд бол байдаг. За тэгээд би хэлний бэлтгэлээр өөр нь эрхэн зөв үү буруу гэсэн асуултанд өөрийн үзэл бодлоор хариулъя. Миний бодлоор 25 наснаас дээшгээ байх юм бол ер нь бол за үнэхээр Солонгост ирээ сурья. Би ингээд жоохон гадагшаа явж ингээд өөрийгөө сайжруулж илүү хэл сурангаа мэргэжлээ сайжруулмаар байна гэж үзэж байгаа бол
хэлний бэлтгэл Солонгостой ирээ сурсан дээр гэж би бодож байна. 25 наснаас дээшгээ хүний жоохон нэг юм ой тогтоолт ой санамж жоохон ингэ ой санамжийн чадвар гэж хэлэх багтай. Ой санамжийн чадвар жоохон буурдаг. Тийм учраас цаг хугацааг ерөнхийдөө алдахгүйгээр ирээ сурчвал надад илүү хурдан юм байна гэж бодсон. Яг тэгвэл орчинд нь орвол илүү хурдан сурах магадaltaй учраас өгнүүдээ ч гэсэн хурдан чийжлэн гэсэн үг. За 25-аас доошогоо болоо жоохон залуу болоод бакалавр руу орох гэж байгаа үеийнүүд байх юм бол Монголдо сураад ирүүл ер нь бол боломжтой. Монголдо баг зэрэг одоо эхний 1 2 дугаар ливч эсвэл 3 хүртэл сураад ирээд эндээсээ 4 5 даа сурдаг ч юм уу. Тэгэх юм бол бүр хамаагүй санхүүгийн хувьд хөнгөлтэй байна гэсэн үг. Яагаад гэвэл энд нэг ливэл сая 800 мянган воны төлбөртэй гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр ливлийг сурахын төлөө сая 800 мянган юу Монгол мөнгөөр тэр ч одоо баг 4 сая гаруй төгрөг өгжсэний оронд Монголын сургалтанд суугаад хангалттай авч чадах учраас ер нь бол ингэж яг уу би өөрийнхөө мэдэрсэн. За тэгээд бүртгүүлэх материалын хувьд болохоор Word application forum буюу тухайн сургуулийн хэлний бэлтгэлийн сайтн дээр нь байж идэг. Зүгээр тэр нэг хуудас одоо материалыг бүглэхэд болно. За хоёрдугаар зорилгоо бичсэн тийм эссе байх ёстой. Би одоо магистраар сурах зорилготой байгаа. За жишээ нь би хэлний бэлтгэлийн одоо 1-ээс 5 дугаар левел хүртэл сурах зорилготой. Тэгээ би топгийн одоо 4 аваад 5 аваад 6 аваад магистрийнхаа тэр англи ингэж сэлжээд ингэж орох зорилготой байгаа юм аа. Гэсэн нэг тиймэрхүү агуулгатай. Нэг амар урт биш ер нь бол нэг хуудас байх болно. Zoom буюу намтар байх ёстой. Жишээ нь хэлхийг бол нэг амар тийм сүртэй ингэж шаардлага ингэж өстой тийм бичээл бусдаас онцгой байгаал юм байх нэг байх шаардлага байдаггүй. Магистр руу эсэж орохдоо ч юм уу бакалавр руу эсэж орохдоо бол харин жоохон илүү сайн эсэ биччихэж сайн сургууль руу ч юм уу ер нь бол сургуулиуд руу эсэж орж чадна гэсэн үг. Хэлний бэлтгэлийн хувьд ер нь бол зүгээр яг л тодорхой өөрийнхөө намтрыг бичээл явуулчихад бол тэнцэх боломжтой гэсэн үг. Гэтэ шаардлагуудыг хангах юм бол шүү дээ. Пассвортын хуулбар хэрэгтэй, цээж зураг хэрэгтэй. Хамгийн одоо бүрдүүлэхэд жоохон асуудалтай жоохон хэцүү байж магадгүй гэсэн материал болохоор миний хувьд энэ гэж бодож байна. За энэ нь болохоор дансны баталгаа гэж юм байдаг. 30 хоногийн дотор 10 сая воныг ер нь бол ингээд дансанд хадгалсан байх хэвээр. Тэгээд тэр хуулгаа гаргаад өгөх ёстой гэсэн. За тэгээд материалуудаа яг сургуулийн бүртгэлийн хугацаанд нийлгээгээд тэгээд яг тэдний өдөр буцаад хариу гарна гэсэн тийм одоо огноо байгаа. За тэр өдөр болохоор мэйлээр буцаад тэнцлийг өгсөн хариуг өгнө. За тэнцсэн байх юм бол визний материалаа бүрдүүлнэ гэсэн үг. Визний материалд бол 10 сая воны одоо дансны баталгаа шаарддаг. Том сургуулиудад жишээ нь Сөвлийн их сургууль ч юм уу, Корея их сургууль, Янсей их сургуулиуд ер нь батлан даагч шаарддаг. За батлан даагч гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр тухайн хүнийг Солонгост очингууд зардлын би ер нь аач чадна гэснийг зурдлагаажуулж өгж байгаа гэх юм уу. Батлан даагч нь болохоор аав, ээж хоёулаа ингээ хавсарсан байж болно. За эсвэл наагц их айлын бас байж болно. Ямар ч байсан нийлээ 2 саяас дээш нийгмийн даатгалыг 1 жилийн хугацаанд төлсөн байх шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг. За хамгийн сүүлийн асуулт болохоор би ямар хэлний бэлтгэлийн левел сурч төгссөн бэ? Би болохоор Сөвлийн их сургуулийн хэлний бэлтгэлийг сурч төгссөн. За материалын болохоор өөрөө ер нь бол сайт руу ичтэйгээ хамтарч ороод тэгээд материалуудаа бүрдүүлээд өгчихсөн гэсэн ямар нэгэн зуучлалын төвөөр төвд одоо мөнгө өгөөд ч юм уу тэгж бол бүртгүүлээгүй. Тэгээд миний хувьд бол хэлний бэлтгэлийн хувьд нэг амар тийм тэнцэхэд хэцүү гэж бол би бодохгүй байна. Дээрээс нь бүрдүүлэх материал нь ч гэсэн тийм хэцүү биш. Тийм болохоор өөрөө сайт руу н орж агаад материалаа илгээгээл тэгэл тэнцэх юм бол виз өгөөд ер нь бол хүрээд ирэх боломжтой гэсэн үг. 1 жилийн дотор болохоор би топ 5 авч чадсан. Тэгээд магистрийн сургуулиугаа ер нь хийсэд орсон гэсэн. Хаан бөксөн хөвцөл суух юм бол ер нь топ 5 бол хангалттай авч чадна шүү. Нэг жилийн хугацаанд бөксөн хөвтөл жоохон суучхал юм бол топ 5-ыг бол хангалттай авч чаднаа. За тэгээ хэлний бэлтгэлээр сурахыг хүсэж байгаа мөн сурахаар төлөвлөж байгаа хүмүүс байх юм бол миний бичлэг бас багхан ч гэсэндээ тус болоосой гэж хүссэн үүднээс энэ бичлэгийг оруулж байгаа шүү. Тэгээ та бүхэн маань тус болсон бол комент бичээрэй. За мөн асуух зүйл байх юм бол бас ингэж бичих юм бол би чадлаараа хариулахыг хичээх болноо. Тус болсон бол subscribe дарж өгөөрэй гэж хүсэж байна. Баярлалаа.